Төсөөлөд үзтээ чи Нью-Йоркийн томоохон их сургуульд хүсэл мөрөөдлөд агаад оюутны амьдралын жаргалыг мэдрэн суралцж байна. Гэтэл яг тэр мөчөд чамааг өсгөх гэж бүхнээс араа зовсон хамгийн хайртай хүн чинь буюу төрсөн ээж чинь кокаин гэх аимшигт хард амхинд бүр мөсөн донтож, орон гэрээ банкны өрөнд хураалгаж гудамжинд гарч байвал яах вэ? Энгийн буруугийн мэдрэмж хүнийг насан туршид тайван байлгах уу? Энэ түүх тэртээ 1985 онд баруун Германы Франкфурт дэх Америкийн цэргийн баазад Жермейн Ламар Коул мэндэлснээр эхэлсэн юм. Тэрээр тис өр хоёр ертөнцийн огтлцол дээр ирсэн бөгөөд аав Джеймс Коул нь Америкийн нэгдсэн улсын армийн өнгө дайрс цэрэг байсан бол ээж Кей Коул нь Германд шуудангийн үйлчилгээнд ажилладаг цагаан арьстай эмэгтэй байлаа. Нийгэм түүнийг үргэлж хар арьст хүн гэж харьцдаг байсан ч тэр ээжигээ болон түүний гэр бүлийг хайрлах хайраар дамжуулан цагаан арьснуудтай холбоотойгоо мэдэрч өссөн түүний дотоод ертөнцийг маш эдрээтэй болгосон юм. Гэвч түүнийг 8 сартай байхад эцэг нь гэр бүлээ орхиж одсон байна. Ямар ч дэмжлэггүй оцорсон Кей, Жермейн болон түүний ах Зак хэмээх хоёр бяцхан хүүгээ дагуулan Америкийн нэгдсэн улс руу нүүж, Хойд Каролин мужийн Фейтвилл хотын захад байрлах чиргүүлтэй байшингуудын бүсэд буюу трейлер паркт сууршжээ. Хэрв танд хувь тавилангаас өрсөн хүмүүсийн энэ хүбэд дүүхүү таалагдж байвал лайк болон сабаа биднийг дэмжээрэй. Ээж нь хөвгүүдээ хийжихийн тулд бори бохис хийлгүй ажилдаг байсан бөгөөд эрчүүдийн өмнөөлөхгүй тэрээр хэцүүхэн хар арьснуудын дүүрэгт амьдардаг цорын ганц цагаан арьс эмэгтэй байв. Хэсэг хугацааны дараа ээж нь дахин хүнтэй гэрлэж хойд эцгэнд тэднийг Forest Hill Drive гэх хаягт байрлах арай тохилог байшин руу нүүлгэж чадлаа. Гэхдээ энэ гаднах өнгөцгөн сайхан амьдралын цаана жинхэнэ там нуугдаж байв. Хойд эцэг нь гэр бүлийн хүчирхийлэгч байсан бөгөөд Коулийн том ах Зак руу байнга дайрч бие махбодийн болон сэтгэл санааны хүчирхийлэл үлдэж байнгын айдсын уур амьсгалыг бий болгодог байжээ. Хожим нь энэ хойд эцэг нь түүний уран бүтээлд гардаг Кил Эдвард хэмээх бараан дүр болон мөнхөрсөн юм. Джей Коул энэ аимшигт эмгт самраагүй байдлаас зүгтгэхийн тулд өрөөндөө дүүжигтэн орж хөгжим сонсож шүлэг бичиж эхэлжээ. Тэрээр өсвөр насндаа хийл тоглодог байсан ба бүр өсвөрийн найрал хөгжинд нэгдүгээр хийлж хүртэл хийж байв. Ээж нь түүний тэмүүллийг анзаарч 2000 онд хөгжмийн самплер буюу драм машин бэлгэлсэн түүнийг аварсан цорын ганц гэрэл байлаа. Удалгүй тэр орон нутгийн бөөмшээлтэй хамтлагийнхантай танилцж тэднээс дуу бичлэгийн студид хэрхэн ажиллахыг суралцаж эхэлсэн. Гэвч ахаад л доошоо оруулаа. Ээжийнх нь хоёр дахь гэрлэлд сүрч шинэ залуугийнхэн нөлөөгөөр ээж нь Америкийг нөмрөөд байсан хард амбигтны дахлын золиос болж кокаин донтож эхлэв. Энэ нийтийн засгийг нь бүрэн сүрэлт хүргэж өнөөх Forest Hill Drive дэх байшингаа банкны өрөнд хураалглаа. Хамгийн харамсалтай нь яг энэ үед Коул их сургуульд орохоор гэрээсээ явж байсан юм. Ээж нь ганцаараа донтолттойгоо тэнцэж гудамжинд гарч өөрөө хүсэл мөрөөдлөө дагаад явсандаа тэр маш их гэмшдэг бөгөөд хожим нь apparently дундаа энэ тухайгаа дулсан байдаг. Өсвөр насны Коул гэр бүлтэй туслахын тулд маш олон төрлийн хар бор ажил хийж байсан. Мөсөн гулгуурын талбайд эмчний өмсгөл өмсөн, хүүхэд саатуулагч сонины газар зар сурталчилгааны борлуулагчаар ажиллаж байв. Оффист бичиг хэргийн ажилтан хийж байсан. Хамгийн аимшигтай нь зээл барагдуулах агентлагт өрнөх хичээн ажил хүртэл хийж байжээ. Энэ өрнөх хичээн ажил нь түүний хувьд ёс суртахууны маш хүнд зөрчилтэй байв. Ядуу гэр бүлээс гаралтай тэрээр өөртөөгөө яг ижилхэн цовонтой хамаатан садан нас барж байгаа шоронд орсон эсвэл харт амхинд гүн донцсон хүмүүсээс уцтаж мөнгө нэх шаардлагатай болсон юм. Тэр энэ хүн хөндөртэй мэдрэмжээ алдарт Problems дундаа шингээсэн байдаг. Хөгжмийн салбарын төвд байх ёстойгоо ойлгосон Коул Нью-Йорк руу нүүж Сент Джонсын их сургуульд тэтгэлгээр орлоо. Тэр маш онцгой оюутан байв. Оюутны холбооны ерөнхийлөгч ээж сургуулаа 382 буюу гот сайн гэсэн дүнтэйгээр төгссөн байна. Гэвч сургуулийн номын санд ном буцааж өгөөгүй доргуултай байсан. Их сургууль нь түүний дипломыг хурааж авсан бөгөөд 8 жилийн дараа суперод болсон хойно албан ёсоор гардуулж өгсөн гэдэг хөгжилтэй. Төгсөөд тэр хөгжмийн салбарт орох гэж маш их хичээсэн ч хинч түүнийг тоосонгүй. 2007 оны нэгэн бороотой өдөр тэр амьдралаа өөрчлөх нэгэн зоригтой алхам хийсэн юм. Рэпийн домог гэж нэрлэгддэг Jay-Z студид байгааг мэдсэн Коул гадаа нь 2 цаг гаруй хүлээхдээ нэг гартаа хямдхан арх, нөгөө гартаа өөрийнхөө CD-гээ барьчихсан зөксөж байв. Jay-Z гарч ирэхэд Коул CD-гээ сарвасан боловч шүтэн түүнийг нэвч утарч залуу наадах над тэрэггүй гэд үлдээгод яваад өгчээ. Тэр мөчид Коулийн хамаг итгэл найдвар нь нурж энэ нь маш хүн цохилт болсон гэж ярьсан байдаг.
Гэвч яг л кино шиг яг 1 жилийн дараа Cole-ийн Light Please дууг сонссон менежер шууд л JC сонсгосноор урд нь түүнийг гудамжинд хөөж байсан хүн өөрөө түүнийг хайж олж уулзсан Rock Nation labelтэй гэрээсэн анхны уран бүтээлч болгосон юм. Мөрөдлийнхэн гэрээг хийсэн ч зовлон үгээр дуссангүй. Лейблийн удирдлагууд нь түүнээс club hit дуу шаардаж түүнийг өөрчлөхийг оролдож эхлэв. Дарамтанд орсон Cole 10 буюу Workout хэмээх арилжааны дуу гаргалаа. Гэтэл түүний бага наснасаа сонсож үлгэр дурайл болгож ирсэн домогт рэпер Nas түүний дууг сонсоод Cole-ийг мөнгөний төлөө жинхэнэ хипхопоос урсан гэж хэлж эхэлсэн. Cole-ийн чихэнд хүрчээ. Энэ түүний дотооддоо өөрийгөө үзэн ятгад хүргэж хариуд нь түүхэндх хамгийн чин сэтгэлийн дуу буюу Let Nas Down буюу Nas-ийн урмыг хугалсан хэмээх дуугаа бичиж шүтэнээсээ уучлалтгүйсэн юм. Like Jesus, Nas wrote the Bible. Үүнийг сонссон Nas гайхширч өөрийнхөө бахархлыг төрүүлсэнийг олон нийтэд зарлан буцаагаад альбом remix гаргаж Nas-ийн бахархлыг төрүүлсэн хэмээх дуугаа гаргасан. Niggas thought they was words, but it was pictures I saw. And since I Cole ахиж хизээж бусдын хүслээр хөгжим хийхгүй гэдгээ баталж For Your Eyes Only хэмээх цомгоо гаргасан. Энэ зүгээр нэг цомог биш. Багийн найз James Jr-ийн дурсгал зориулсан бүтээл байлаа. Системийн ялгуурлаас болж харт амигт зарж улмаар шоронд орж дөнгөж 22 наснда бусдын гарт амиа алдсан найзынхаа үнчи үлдсэн охин Нинад зориулсан. Энэхүү аудио гэрээслэл Америкийн нийгмийн бодит үннийг дэлхийд дахин дэлчилсэн юм. Оргил төрсэн Cole өнгөрсөн үеийн хизээч мартаагүй. 2014 онд тэрээр ээжийнхээ харт амхны өрөнд алдсан өнөөх Forced Hills Drive хаягтай байшингаа $120,000 худалдаа авчээ. Одоо хуучин амьдарч байсан байраа музей мэтээр ашигладаг болвол харин тэр өөрийнх нь ээж шиг хүнд байдалд орсон өрх толгойлсон ядуу ээжүүдэд 2 жилийн турш үн төлбөргүй түрээсгүйгээр амьдрах хорогдох байр болгон бэлгэлсэн юм. Тэр Dreamville сангаа байгуулж хамгийн ядуу фэнүүдтэй зориулсан ердөө $1 тасалбартай тоглолтууд хийж байв. Түүний үүсгэн байгуулсан Dreamville фестивал нь өнөөдөр жилд $145 гаруй сая долларын эдийн засгийн үр өгөөжийг хотод авчирч байна. Тэр өөрийнхөө мөрөөдлийг хизээж хязгаарлаж байгаагүй бөгөөд 36 наснда мэргэжлийн сагсан бөмбөгчин болж өөрийн сэтгэл зүгээ чөлөөлсөн юм. 2021 онд Африкийн лигт Ронда улсын багт тоглосон. 2022 онд Канадын элит лигт тоглосон. Цаашлаад 2025-аас 2026 онд Хятадын лиг тоглолтлоор яригдж байв. Хипхоп ертөнцийн хууччлалын нэг болж хувирч байгаагийн хувьд тэр үргэлж шудраг байхыг хичээж ирсэн. Kendrick Lamar-ыг өмөрч BAFTA дэвтэй нодрог зурлах дээрээ тулсан. Fast Profits дуугаараа Kanye West зэрэг шүтэнүүдийн уналтыг шүүмжилсэн. Lil Pump гэх мэт шинэ үеийн рэпрүүдийг харт амх хитрхийг сурчилж байна гэж шүүмжилж байсан. Гэхдээ энэ бүхнээс хамгийн чухал нь тэр өөрийн гэр бүлтэй үе дамжсан траума буюу хагацлан шархыг зогсоож чадсан явдал байлаа. Бага насаа эцэггүй харгис хойд эцгийн гар доор өнгөрөөсөн дээрээ оюутан ахуй хайрт бүсгүй Мелисатайгаа гэрлэж 2 хүүгийн аав болсон юм. Түүний Fulton Clothes дунд гардаг шиг амьдралын жинхэнэ утга учир алдар нэрэнд бус харин жирэмсэн их нартай тусалж угаасаа хуцыг нэвхэж зөксөх тэрлингийн амраа магланд оршдог ажээ. Мөн тэр ээждээ өгсөн амлалтаа биелүүлж ээжигээ шууд зөөгчийн 30 жилийн хүнд ажиллаас нь гаргаж бүх зүйлээр нь хангасан. J. Cole бол зүгээр нэг рэпер биш. Тэр бол өөрийн зовлон шаналлаа хүн төрөлхтнийг ойлгох хайр болгон хувиргаж чадсан амьд домог үлээ. Нэг цагт гэр бүлийг нь сүрүүлж байсан тэр системийн эсрэг өөрийн энэрнгүү сэтгэлээр эцсийн ялтыг байгуулж чадсан юм. Энэ хүү бүтээл танд урам зориг өгсөн бол лайк болон сабаа дараад биднийг дэмжээрэй.